За зөвчтэй игрэг хөтөлбөр өргөжлөсөө дараагийн та бүхэнд хүргэж байгаа мэдээж энэ 3 дугаар сарын 1-ээс 4 дугаар сарын 1-ний хооронд ходоод амрах сар буюу эрүүл хоолтын сар болгон зарласан байгаа. Үүнтэй холбогдуулж бид энэ эрүүл хоолыг яаж хийд юм бэ? Эрүүл хоол гэж яг ямар хүнсний бүтээгдэхүүн ордог, ямар хоол байд юм бэ гэдэг мэдээлэл хүргэж байгаа. Тэгэд энэ удаагийн дугаараа Love Hot ресторан дээр ирж хийж байна. Тогооч Отгон Баяр өндөр бас өөрхөн зохиож хийж байгаа. Тэ? Энэ эрүүл хоолыг өөрөө энэ хүнсний бүтээгдэхүүнүүдэд хийгээд зохиогоод амтлаад хийх бүрэн боломжтой байдаг тийм ээ. Өөрийнхөө дуртай хүнсний ногоо болон амтлагчийг ашиглаад өөрийнхөө одоо дуртай юм хийхэд бэлэн байдаг. За тэгээ мөн манай эрүүл хоолтыг идэж сурж байгаа Даймаа мөн ирсэн байна. Тэгээд өнөөдөр бол энэ хоолуудыг хийж сураад ер нь явандаа цаашдаа өөрх амьдралд хэвшүүлээд тэ нэг сар веган хоол идэж байгаа юм чинь цаашдаа бас нэг 7 хоногт нэг юм уу 2 удаас идэнэ гэж би найдаж байгаа. Тэгээд бас итгэж байна. Тийм учраас бас ингээд хоолуудаа хийж сураад гэртээ хийвэл битээ алдаараа. Тэгээд энэ хоолнууд ер нь бол их амархан юм байлээ. Тийм ер нь бол хийхэд их амархан. Хийх гэж байгаа нэг өөрөө яг анх удаа зохиож хийж байгаа. Тэгэхээр энэ бол их хурдан хугацаанд болдог нэг давуу тал нь суудах юм байхгүй тий. Ер нь бол бүгдийг хуурах гэжтэй ер нь бол ингээд болгоол авчтэй. За эхлээд нэгдүгээр хоол хийн. Тэгээ бас манай Даймаа тань туслана. Тэгээд нэгдүгээр хоол нь бас зохиож хийж байгаа юу эсвэл өөрөө бас өмнө байдаг журуу? Шүлтээ хоол нь бол манай менюний жор. Тэгээд юм 2 төрлийн шавштай. Тэгээд юм хар хулуутай. Агүй 2 төрлийн нэг биш хар шавштай, 2 төрлийн хулуутай помидор орсон. Тэгээ бас юм коконат сүү гэж байдаг штэ тий. Энэ яад юм бэ? Энэ болохоор зэрэг юм нэг жимс байдаг штэ. Жимсээс гараад авдаг. Коконат гэдэг юм боо. Ингээд дундуур нь хагалсан бодол батрлаас ингээд цагаан тэгээ шүүс гарч ирдэг. Тэргээр бас ингээд сүү бэлдчихтэй юм бэ. Энэ бас ингээд цэвэр бэгэн. Тэгээ энэ сүү өнөдөр орно. За нэгдүгээр хоолнд бол нэгдүгээр хоолнд. За тэгвэл бүгд хоолоо хийж эхлэе. Тэгээд үзэгчд маань яг одоо харж байгаад бас өнөөдөр гэртээ ямар хоолыг хийж идэх вэ гэж бодож байгаа бол гэр бүлээр бас хамтдаа хийгээд идэрэй гэж уриалж байна. Ер нь бол энэ хоол хийхэд энэ гал нь ер нь ямар хөө зүгээр дээ. За хоол хийхэд эхлээд тоогоосоо халааж өгөх хэрэгтэй. За тэгээ халдсан тоогоон дээр хоолоо хийхэд маш хурдан процесс явагддаг. Тэгээд нэг ширүүн байх хэрэггүй, бас их нам байх хэрэггүй. Яг дунджаар л байх хэрэгтэй. За ямар ч гэсэн ихтэй тоогоосоо халаагаадах юм. За тэгээд хийч ерөнхийдөө ингээд өнөөдөр орох гэж хоолныхоо орцсон материалуудыг бүгдийг бэлдэн болгоцсон байгаа. Тэгээ энэ материалууд дандаа хөө одоо бидний хэрэглэдэг гарын доорх материалууд хамгийн энгийн. Тэгээд аймаар бас жоо юм хэлэх гээд байхгүй. Ойлгосон тийм үү? Зүгээр зогсооморгүй бэлдсэн юм биш үү? Бүгдийг ерөнхийдөө бэлдсэн. Ялангуяа одоо энэ шошиг болохоор урд өдрийн заавал бэлдэж ингэж бэлэн болгох шаардлагатай. Тэгээ 8 цаг твтгээд тэгээ 2-3 удаа сайхан зайлаад газрын амт болгон янз бүрийн одоо юмнуудаа угаа цэвэрлээд тэгээд ингээд битүүд даралтаа тоогонд ингээд чанаад би нэг бол нэг 10 минут 15 минут орчим л ингээд чанаал бэлэн болгочихсон. Энэ хар шаш. Болохгүй би энэ чинь барай зогсож байгаа. Зөв ингэж. Дэмэр нэгтэй хоол идэггүй. Үннээр нэлээрээ. Ер нь бол хоол хийдэг юм дээ. Аха. Зүгээр яг байнга бол ихгүй. Байнга болоод ихгүй. Яг нэг юм. Одоо ер нь яг ямар үед хоол хийдэг болсон бэ гэх нэг юм тэмдэглэлт баяртай Мартин 8 ч юм уу. Их нэртэй зориулж ч юм уу. Гэртээ байгаа эмэгтэйчүүд манайх гэж 2 охинтой. Тэр ихэд нэг тиймэрхүү баяр ёслолын үеэр хийдэг нэг тийм болчиход байна. Түүнээс яг энгийн үед бол дандаа оройтдаг ажил ихтэй. Яг энэ баяраач гэдэг юм уу ирчүүд нь хоол идэх болчихтой. Ер нь бол ирчүүдийн ер нь нэг ийм юм байт юм биш. Та сонсноо дэлхийн шилэг 100 тогоочийн хэдэн эрэгтэй байдаг гэж бодож байна. Ер нь нэг 50-аас дээш хүн. Тийм үү. Дэлхийн шилдэг 100 тогоочийн 100 эрэгтэй хүн байдаг. Бүгдээрээ. Тийм ерөөсөө эмэгтэй хүн байдаг юм. Ягаад тэгэхээр бас нэг эрэгтэй хүний хоол хийх мэдрэмж гэдэг юм уу нэг юм бас нэг эмэгтэйс арай нэг давуу юм байт юм байна л да. Тэгээд эмэгтэй хүн бол ер нь бол жоохон туслах гэж явд юм байна л да. Гадаадд бол за эхлээ помидор хийсэн сонгоно хийсэн. Тэгээд плетгээ жоохон ижлэлчихв. За тэгээ. Эхлээд өөртөө тоо. Даймад жоохон ажил гаргах гэдэг шүү дээ. Эхлээд тоогоор бодчих. Хоёр юм яриад. Эхлээд ороод таваагаасаа халааж гисэн тосоо хийсэн, сонгоо хийсэн. Тэгээд нөгөө фреш юм помидор хийсэн шүү дээ. Энагаас помидор ингээд шарчхаар ямар ийм помидороос идэж үзээгүй. Ингээд шарж бэлдсэн помидор. Яг хөө би нөгөө хоолоо ингээд сүмсдэг, жоохон өвтгөн болохын тулд энийг хэрэглэж байгаа байхгүй өнөөдөр.
Энэ одоо ямар нэртэй хоол байх вэ? Манай миний тийм надлаг шүд. Бүгдийн чиг. Хар шоштой хоёр янзын хулуутай тэгээд нарлаг гэдэг нэртэй шүд. Нарлаг. За энэ нарлаг гэдэг шүлийг бас орчин бол мэдээж дэлгүүрүүдэд Байдаг маш захуудаар байгаа. Тийм учраас аваад гэртээ хийх боломжтой тийм ээ. боломжтой. Хамгийн гол анхаах юм гэхэл юм бол нөгөө шошоод бэлдэх. Тийм. Шошоо өмнө бид тавьчих. Тийм ерөн шошыг ингээд дүүрээс худалдаж аваад угаад цэвэрлээд электроны хэлсээр чанж болгоод тэгээд ингээд хөлдөгөөд хөрөгчөнд шүлдэг чинь 21 хоног хадгалаад хэлчихдэг байхгүй юу. Тийм болохоор нөгөө ажиллаа ингээд төхөн болгож олно. Таймаас их хөвсөлтэй юм. Дахиад нэг хутгатай. За одоо энэ нэр гэж. За нөгөө сүү гэж. Кофенаци сүү. Энэ маань бас тийм хоолой гой зөөлрүүлж өгдөг тийм хурц биш. Идэхэд гай тохиромжтой зөөлхөн гой. тийм энэний би шүүсийг нэг ууж исэн юм байна. Чон чихэрлэг. Чихэрлэг гашуун билүү? Гашуун биш жоохон тийм зөөлхөн чихэрлэг. Тийм баг. Би нэг тийм юмсан жоо юм холцсон байсан баха. Нэг юм яг энэ жимс орсон коктейл ус байд юм байлээ. Нэг смути гэж ярьдаг шүү дээ. Хийж болд юм бэл. Тийм баг. Ер нь хөтөрлийн одоо ууг болон халуун тооны ажиллагаатай зориулсан хоолнд ашиглаж байдаг. За их санаа өнгө гараад ирлээ. Тийм нэг юм шөлийн өнгө гараад ирж байгаа юм тий. За одоо хоёр зүйлээ хаа. Хулуг. Хоёр зэрэг хийгөө тий. Нэг нь шар хулуу, нөгөөх нь ногоон хулуу. Амтын хувьд энэ хоёр өөр үү? Өөр нэг нь болохоор тийм нэг чихэрлэг дүү амттай энэ шар хулуу. Тэгээ ер нь аливаа хоолны нэг өнгө засах маягаар сэргэлж болдог. Жоо актив хөдлөх маягаар. Актив хөдлөх маягаар сэргэлж болдог. Түрүү нөгөө нэг эрэгтэй тоогооч нар ярьжсэн шүү дээ. Тий. Тэгээ яг ер нь зүгээр эрэгтэй хүмүүс нэг юм шинийг эрэлхийлж ингэ юм хийх илүүтэй гэдэг юм болов уу? Хүсэлтэй гэх юм уу? Эсвэл яа гэдэг юм бол эрэгтэй хүмүүс Эмэгтэйчүүд байнга хэсэг залхацдаг юм уу? Үгүй аа хүмүүс юу нэг өөрсдөө дур сонирхлын дагуу нэг аль нэг хийхээ илүү үр дүнд хүрдэг тэгээ би эрэгтэй хүмүүсийг тэгж бодоод байдаг. Одоо нэг ардаа санаа зовх ямар нэгэн юм ерөөсөй байхгүй тийм үү? Одоо гэр бүлтэй бол их нэрэн чи үн ихэд одоо ажилтны гэр орны ажилтнууд янз бүрийн 100% даачдаг. Тэгээ эрэгтэй хүмүүс зөвхөн өөрийнхөө мэргэжлийн дагуу тэгээ сонирхсан юмдаа өөрөө ингээ бүрэн зарцуулж иг чаддаг. Илүү үр дүнтэй би бас тийм нэг тийм юм байд юм байлээ. байж болно. Гэтээс янз янз л багтал гэр бүлийн тэр аж ахуй авч явж байгаа байдлаас болох багтаа бас эрчүүдэн ч гэсэн ер нь бол бас нэг дэх үед бол зөвхөн эмэгтэй хоол хийх ёстой гэсэн нэг тийм ойлголт үүсэж штэ. Тэр бол байх юм болоод одоо эрчүүд нь бас оройдоо гэртээ хоол хийдэг болсон байна. Гэрээ хамтдаа цэвэрлдэг болсон байна. Тийм ч бас эрэгтэй хүмүүс хамт авалцаад явж байгаа гэж бодож. За нэг жинхэнэ удаан болдог ганц одоо нэг амин гэмтэй энэ чинь нөгөө шош байхгүй юу? Шош хар шош. Хар шош. Энэ нь болохоор зэрэг уургийн агуулмж маш өндөртэй. Ялангуяа харангийн шошинд харангийн юмд маш их байдаг гэж байгаа байхгүй юу? Одоо хар үр тариа, хар шош, хар одоо нөгөө дуда. Хар дуда гэхмэчтэй ингээ хар гүнжтэй үрэнтэй гэхмэчтэй ингээ. За. Тэгээ одоо энэ хийж байгаа шүлэнд нэг олон амтлагч юусаа ордгүй зөвхөн энэ амтлагчийг хийдэг. Энэ болохоор нэг Italian seasoning гэдэг ингээ бид ийм нэртэй. А тэгээд ийм хатаасан бидний гэдэг. Амтлагч. Энэс ингээд юус амтлагч гэхээ ерөөсөө ургамал. Ер нь энэ веган хоолны давуу тал чинь дан ургамлаар. За одоо усаа чинь. Усаа хэр зэрэг хийх юм? Нэг аяг ичлээ. Нэг аяг. тэр өөр хідэн үнэ хаалт гэдэг. Хоёул ерөөсөө нэг порцоор л авчих. Нэг порцоор. За хэрвээ бага иддэг хоёр хүн байх юм бол идэж болох юм. Болох л юм тийм. Өөр эмэгтэй хүн ч юм. Тийм тэгээ одоо нэг жоохон давс ичээ. Энэ хоолны амтлагч хоолны давсыг бас л ариун ихгүй. Энэ сонирхолтой халбаг байлаа. Энэ тоогч нэг болгонд байдгүй те. Ер нь тоогч болгонд байвал их зүгээр хэрэгтэй. Яг нэг стандарт хэмжээгээр бүх юм гаргах. Харин тийм байх. Зөв. За одоо энэ шүлэнд бол өөр юм хийхгүй юу? Одоо шүлэнд их өөр юм ч хийхгүй. Одоо ингээ зөөлөн болон өөрөө жоохон буцлаад таглах хэрэгтэй. Таглах хэрэгтэй. Таглаж байгаа жоохон хутгаж. Завгүй ойлгоход бол тагаад тавихгүй ингээ хутгууллаа шүү. Тэгвэл ингээ шүлөө таглаад
Тэгээд хоёрдугаар хоолны бол бүх юм бэлэн байгаа Бэлэн тийм. байгаа. Тийм. Тэгэхээр бүгдээрээ шөлөө болсон дараа энэ бол ихэр утгах уу? Энэ бол ерөөс ингэж болцсон. Болцсон уу? Болцоод Тэгвэл хүлээх хэрэггүй юм те. За хамгийн ихний хоол маань бидний болчихлоо. Нэгдүгээр хоол нарлаг. нэртэй. Нарлаг нэлтэй шөл. Нэгдүгээр шөл. За мэдээж эхлээд даймаа амсчих. Айгуу хурдан боллоо шүү дээ. Маш хурдан. 5 минут. За энэ бол ойрол цагаар л нэг тийм. Бүтээгдэхүүнийг бэлдсэн байхад бол маш хурдан юм. За. Ер нь одоо энэ ургамлан хоол гэдэг чинь маш их хэмнэлтийг бидэрт үзүүлээд байгаа байхгүй юу? Тог. Юу нэрт чинь? Юу нэртэй чинь? Төрөний нөгөө хийсэн өвс. Тэгээд помидор жоохон өндөртчих. За. Өөр холоо нэртгэв. Холлоо яг үнэрлээд их юм бол нэг нэгээр ингээд үнэрлээ л байна. Сямс. Яг нэг юм цутан шүллийн маягтай. Ер нь цутан шүлэх л да тийм. Жог өвтгөн юм тий. Өвтгөн шүлэхээр сарай биш л. Яг тэгэхээр шорж байгаа. Тэгээд том доонд орсон байгаа. За энийг өвтгөө барьж байгаа. Ямсаад. За. Энэ веган хоолыг ер нь залуучууд би ингэж уриалж байгаа байхгүй байнгын биш тий бид нэр байнга идэж та бүхнийг шаарддаг юм учраас зөвхөн 7 хоногт нэг хүмүүс нэгээс 2 удаа өөрийнхөө хотуудыг амраах зорилготойгоор нэг эрүүл хоолыг идэж сураарай гэж зөвлөж байгаа. Ер нь бол яг хотод бол яг амардгүй. Амарлгүй яах вэ? Би хөнгөрөөл тэгэл одоо ингээд манад орж ирж байгаа хүмүүсээс би сүүлийн үед бас аягүй талархлын үг сонсоод байгаа байхгүй юу? Жишээлх юм бол нэг залуу орж ирж манад өдрийн хоол идчихсэн. За тоогч тандтай их баярлалаа. Ингээ өдөр ингээ би хөнгөн хоол идчихлээр ажлынхаа бүтээмжийг өдрийнхөө ажлын бүтээмжийг би юусаа алддаггүй. Тэр болохоор чи гой сонсогдож байгаа байхгүй тий. Тийм л байгаа. Энэ гоё юм байна. Энэ нэг таалагдчихна. Энэ ингэж удаадсан байхгүй би яг өмнөх хоолны хөтөлбөр дээр очихоос өмнө эрүүл хоол идэж үзээгүй. Тэгээд за их амнаас унах гэж байгаа их сул амттай байх болов гэж би бодож ирсэн. Тэгэхэд шал эсрэгээрээ их тийм мах ороог гэж гисэн тийм хурц амтыг гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хурц амтыг юунаас жоохон давс хийсэн сая өөр Юурууса жоохон давс. Тэгэл дандаа энэ өөр давс ламталж чадчих шүү дээ. Юурууса фондер амталж байгаа байхгүй. чи дандаа нөгөө ногооны чи өөрийнх нь амтнууд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо нөгөө мах болохоор зэрэг энэ гоё амтыг чинь дарчдаг учраас бид тэр өмнө мэдрэгдгүй байсан байхгүй юу? Тийм. Гэхдээ оргилд бол хоёр мэдрэл юу байна л. Нэг бол давс, нэг бол хурц гэдэг гоё. Тэгээ зүгээр гэхдээ нөгөө ингэдэг гэсэн шүү дээ. Одоо ингээд олон нэр төрлийн одоо нөгөө хоол идэх тахлаар хүний хилний нөгөө мэдрэмж аяgus хайжирдаг гэсэн. Хилэнд маш олон цэгүүд идэг гэсэн. Тэгээд нөгоогоо нэг нэгээр нь ингээд амтаар нь ялгаад үнэрлээд иддэг болтой. Энэ бол хугацаатай чийж магадгүй. Тийм ээ. Тэгвэл бас ер нь бол энэ эрүүл хоолыг идснээр хүний энэ бүхэл эрхтэнд их хэрэгтэй юм шиг байна. Бүхэл эрхтэнд хэрэгтэй. Та юу эрүүл хоол иддэг үү? Одоо би чинь 2009 оноос хойш 6 жил. 6 жил тарж. Эрүүл хоол гэж нэрлэдэг шүү дээ тийм. Тэгээ нөгөөх нь юу гэх вэ? Нөгөө нэг махан хоол юм уу? Тийм. Махан хоол. Эрүүл гэдгийг чинь одоо нөгөө нэг эсрэг тал нь байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эрүүл бус хоол гэх юм гүйц. Яг нөгөө зохистой бус хоол гэж авах байхгүй юу? Зохистой бус. Юу яах юм шүү? Хэрэглээгээ хитрхи хэрэгэлдэг. Нэг тунгийн тааруулахгүйгээр одоо жишээлх юм бол байнгын тостой байнгын шарсан хоол идэх юм бол муу идэг. За тэгээд яг энэ веган хоолыг бол байнга идэхэд бол хүний эрүүл мэнд хэрэгтэй. Гэхдээ бас нэг жоохон тунгийн тааруулаад аль алийг нэг ингээд тааруулаа хэрэглээд авах юм бол бүр илүү сайн болов гэж би бас бодоод байгаа байхгүй. Зөв. За. Тэгвэл ингээд хоёрдугаар хоол бүгдээрээ хийгээд тэгээд бас өнөөдрийнхөө хоолны нэвтрүүлэг өндөрлөе. Та бүхэн амралтын өдрөөр гэр бүлэрээ ямар хоол хийж идэх вэ гэж бодож байгаа юм бол энэ хүнсний бүтээгдэхүүнийг аваад тэгээд гэртээ хийх боломжтой. За нарлаг шүл бол бэлэн болцсон. За дараагийн 2 дугаар хоол бүгдээрээ жоохон байж хагаад эргэж уулзаад хийцгээе. За.